Монгол Улсын төрийн сойрхолд ардын уран зохиолч Сүрэн Жавын дурсгалын хөшөө зөвчлбөрийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлээ. 3 метрийн өндөртэй хүрэл гэрэлт хөшөөгөө төрийн шагналтай уран баримлж амгалан болон нэрт соён гэгэрүүлэгч Эренчин агсны аж ахуй уран баримлж Дэнзэн нараа урлжээ. Шарвын Сүрэн Жав санг 4 жилийн өмнө үүсгэн байгуулж энэхүү дурсгалын зөвчлбөр барих ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү ажил бэлэлээ олж байгаад Сүрэн Жав агсны үр хөвгүүдэд талархлаа илэрхийллээ. Цаашид энэ зөвчлбөр иргэдийн ирж ном уншдаг утга уран зохиол яруу найрагт дуртай хэн бүхний зорж ирдэг газар байгаасаа хэмээн ярьж өгсөн юм а. За миний Монгол Улсын төрийн шагналд ардын уран зохиолч яруу найрагч Шарвын Сүрэн Жав найрагч маань одоо 90 насны ирэх 28 онд болох юм. Тэгээ би тэд энэ нухтаад Шарвын Сүрэн Жав сангийн одоо удирдлагын дор энэ нэлээдгүй ажлуудыг хийж өнгөрөөлөө. Тухайлхан бол бид нар багш найраглалыг 5 жил тутамд хийж ялаа. Залуу яруу найрагчдын дунд улсын уралдааныг 2 удаа зохион байгууллаа. Мөн одоо бид нар энэ өнөөдрийн энэ од нар сард нэгэн өдөр зэрэг тэгшэрсэн энэ сайхан өдөр Сүрэн Жав найрагчийн дурсгалын талбайг болол энэ үндэсний цэцэрлэг түрээлэнд нээж байна. Энэ талбай дээр юу байна гэхээр бид нар одоо хүрэл гэрэлт хөшөө бол одоо Авдман зориулсан хөшөө босч байна. Мөн 5.3 тонн чулуугаар боржин чулуугаар хийсэн том юм суурин дээр одоо энэ чулуугаа энэ хөшөөгөө байршуулж өгсөн байгаа. Баярлсан л да. Энд чинь бас их тийм хүндэтгэл гэдэг юм уу те. Тэгэл би тэрэнд их баярлсан. Тэгэл ер нь тгийе гэсэн хий гэсэн. Тэгээ би ер нь Улаанбаатарч Монголд байгаа миний хэдэн одоо манай татыгаас зоригийн хөшөөнөөс эхлүүлэл би нэг манай амгалан найзтайгаа хийдэг байхгүй юу. Тэгээ манай амгалан төрийн шагналд баримлч уран баримлч амгалантайгаа би амгаланд хэлсэн. Хоёулаа нийлээд энэ хөшөөгөө хийчихье босгочих. Илүү төргөн болно тэгээд амгаланч одоо бас бараг заах надаас хэд ах тэгтэл бид нар нэг үеийн хүмүүс Сүрэн Жавыг бас их мэддэг хүн. Тэр үед чинь энэ хөшөө хийж яхад бол манай долигоос ч одоо хөгжмийн их том зүтгэлтэн бас ирж бас Сүрэн Жавыг өөрөө биеэрээ таньдаг хүн байсан. Тэгээд бас их олон хүн ирж зөвлөгөө өгж ирсэн. Их сонирн байсан. Надад бол тэрний бүх зургууд байгаа юм л да. Яг бид яаж хийж ирсэн, яаж аваад сутарж ийсэн одоо бүх юмнууд нь байгаа. Шарвын Сүрэн Жавын дурсгалын талбайд их яруу найрагчийн би тэнгэрийн хүү нэр ээж минь амьдрал минь би чамд хайртай бүсгүйчүүл миний нутгийн бараа намун үдэш миний ардын сэтгэл цагаан 10 дахь хавраа үдий нэрээр хийсэн шүлэг 4 мөрт зэрэг олон сайхан бүтээлийг уншиж танилцах боломжтой юм а.